Баянгар аймаг дахь НТВ-ийн сэтгүүлч Отхон Тунгалгийн ирүүлсэн мэдээгээр хөтөлбөр үргэлжлүүлж байна. За аймгийн хэмжээнд 2025 оны эхний 3 улирлын байдлаар нийтдээ 118 заллах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны муутай харьцуулахад 14.5% буурсан үзүүлэлттэй байна. Гэвч үүнээс захин орчинд үлдэгдсэн заллах гэмт хэрэг 101 бүртгэгдэж 66.3% өссөн байна. Тэгвэл иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж бид заллиулахгүй аян өрнүүлж эхэллээ. Facebook-ыг хаксны би мдэггүй байжгаад над руу шууд Facebook-оор над руу орж ирээд сайн байна уу хчээ сони юу вэ? За би танаас юм асуух гэсэн юм аа. Зав байна уу гэдэг юм хэлсэн. Бид хоёр нөгөө багийн ажилтнтайгаа ойр дотн байдаг учраас тэрнийг маань ашиглаад би одоо тийм заллах гэмт хэрэгт хүрсэн иргэн байна. Одоо 21-р зуун бүх зүйл цахимтай холбоотойгоор иргэд өдөр тутмын амьдралдаа цахимд оролцож байгаатай холбоотойгоор үйл ажиллагаа ажил төрлөө холбоо амжуулаа явж байгаа ч нөгөө талаараа сөрөг талууд маш их гарч байгаа. Энэ юу вэ гэхээр иргэд маань мэдлэг дутуу, захин ур чадвар муугаас болоод захин залин дөртөх гэмт хэрэг өртөж байна. Одоо бид залиулахгүй аяны хүрээнд захимдах үйлдэж байгаа гэмт төргүүд болон мэдээллийн аюулгүй байдал үнэгээд байгаа аж үйлдвэрлэлийн 4-р үе буюу хиймэл оюун суурилсан бас захим заллингууд их гарч байна. Үүн дээрээс иргэд маань мэдээлэл авлаа. За өнөөдрийн нээлттэй өдөрлөгт Баянгар сумын 10 баг болон төрийн байгууллагуудын 100 гаруй иргэд идэвхтэй хамрагдлаа. За цаашид бол төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд татан оролцуулж аяндаа нэгдүүлнэ. Бид бүхний хамаатан сад ах дүүсээс хүртэл тийм ээ. Тэтгэврийнхаа мөнгийг зээлээд заллуулсан, цалингийн зээлээ аваад заллуулсан ийм одоо иргэд бол зөндөө байгаа. Тийм учраас иргэдэд яг энэ заллах гэмт хэргийг таниулах, мэдүүлэх энэ одоо ажлыг иргэдтэйгээ хамтарч зохион байгуулах зайлшгүй юм шаардлага тулгарч байгаа. Баянгар аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 118 заллах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 101 нь буюу захин орчинд үлдэгдсэн заллах гэмт хэрэг байна. Иймд бид цагдаагийн байгууллагаас санаачилж бусад төрийн байгууллагуудтайгаа хамтран аяныхаа нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаамаа. Иргэдийн захин орчны мэдлийг хариуцлагыг нэмэгдүүлэх, заллах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид заллиулахгүй аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа нь энэ юм. Энэ аяныг аймгийн засаг даргын хамгийн газар, цагдаагийн газар, Баянгар сумын засаг даргын хамгийн газар, мөн төрийн захин үйлчлэгийн эхлэлц хамтран зохион байгуулж байна. Аяны нээлттэд холбоотой албаны хүмүүс оролцож иргэдэд захин заллын дөртгөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг таниуллаа.